Уул уурхайн хөшөөт төслийг тогтвортой хэрэгжүүлэгч Мо Энко компани олборлолтын үйл явц дэлхийн зах зээл дээр үүсэт буй нүүрсний экспорт компани үйл ажиллагаатай аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын төлөөлөгчид танилцаж мэдээлэл сонслоо. Мо Энко компани нь өнөөдрийн байдлаар 1222 тээврийн хэрэгсэл бүхий 26 тээврийн компанитай хамтран ажиллаж байгаа бол хөшөөт төсөл шууд болон шууд бусаар 5,000-аас 6,000 ажлын байрыг бий болгоод байна. За сүүлийн үед коксч нүүрсний үн ихээр унаж зах зээл дээр нүүрсний эрэлт буурсантай холбоотой эрсдэл үүсэж байгаа хэдий ч тээвэрлэлт хэвийн хийгцээр байна. 2024 онд Мо Энко компани нь 3 сая гаруй тонн нүүрсийг экспортод гаргасан бол энэ жил 3.1 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөн ажиллаж байна гэлээ. Харин орон нутагтай хамтран ажиллах гэрээний дагуу 2022-оос 2024 онуудад дэд бүтцийн бүтээн байгуулалтанд зориулан 2.8 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 180 сая төгрөг, малчтад тоосчлтын нөхөн олбор болгож 393 сая төгрөг, оюутны тэтгэлэгт сүүлийн 3 жил 56 оюутанд 86 сая төгрөг, байгаль орчны нөхөн сэргээлтэнд зориулж 1.6 тэрбум төгрөг зарцуулснаа мэдээлэл болгон хүргэлээ. Харин төлөөлөгчдийн зүгээс дараах асуудлыг хөндөж асуулаа. Энэ төв замаас наашаа гараад ишээ хөшөөтийн уурхай хүртлийн засмал замыг яагаад янзлчдгүй юм бэ? Па энэ эргээд дид чинь яасан амар юм бэ? Пөө тэр тоосчдыг хараа гэдэг ийм юм бүр алхам тутамдаа харагддаг. Би бол иргэдэг төлөөж байгаа учраас энэ асуудал дээр танай компани ямар хариуцлага хүлээж яаж ямар ажил хийсэн бэ? Наадсах засчих. Одоо боломж 10 хэдэн жил ажиллахад байсан л ах гэж харж байгаа. Яг нэг айл өрхөд одоо гэдэг юм уу хэдэн тонн бүхэл нүүрс олгохоор тэнд тусгагдж байна. Одоо үнцнээ 3 тонноос доошоо бол энэ гэрээ бол тийм ард түмэнд өгөөжтэй байдлаар тусахгүй гэрээ болох нэ гэж би зөв бодож суун. Хөшөөтийн уурхай сая бид нар Темс майнingд очсон. Темс майнинг бүхэл нүүрс гарахгүй байгаа хүнд байгаа асуудал хүндрэлтэй байна. Гэхдээ 1 тонн нүүрсийг эрчим хүчний нүүрсийг 5,000 төгрөгөөр ахуйн хэрэгцээ нүүрсийг мөн л 5,000 төгрөгөөр. Гэтэл танах болохоор 25,000 төгрөгөөр өгөн дээр нь 98,000 төгрөгийн зардал гарч ийн гэж. Асуудал яриад ах юм. Тэгэхээр нийт 123,000 төгрөгийн зардал гарч байгаа юм бол танах зүгээр мөнгөний өгчөж ард иргэдэд. Одоо бүхэл нүүрс байна, ботхой нүүрс байна. Энэ мөнгөний өгөх боломж байгаа юу? Асуулт нь юу вэ гэхээр Ховд аймгийн Үйн цэцмийн нутаг дэвсгэр дээр байгуулагдсан гайлын хяналтын талбай цаашид ашиглагдах уу? Хөшөөт уурхайг олон нийтэд ингээд 3.2 тэрбумын нөөцтэй тийм ээ 400 саяын тонны нөөцтэй ч гэдэг юм янз бүрийн мэдээлэл их яваад байгаа. Тэгээ сая бол одоо захирлын хэлж байгаагаар нөгөө чулуулаг орсон нөөцөөр 167 сая тонн нүүрсний нөөцтэй гэж өгч байгаа л да. Тэгэхээр үйл ажиллагаа хийснээс хойш хичнээн тонн нүүрсийг олборлсон бэ. Хөшөөт уурхайд манай нутгийн залуучууд одоо их олон залуучууд ажиллаж байна. Тэгэхээр одоо бас нийгмийн хариуцлагагаа хүрээнд энэ залуучуудаа чиглэсэн Ховд аймгийнхаа төвд ч юм уу тийм орон сууцчлах одоо энэ менежер заадгүй инженерээр ажиллаж байгаа хүнд залуучууд олон байгаа шүү дээ. Энэ залуучуудаа бас орон нутагт амьдрах тийм бие юуг нь боломжийг нь бий болгох нийгмийн хариуцлагын тийм одоо юу байгаа юу төсөл мэтлэр нь байна уу танай компанид гэж. Орон нутагта байгуулсан гэрээний дагуу төсөвт төвлөрүүлж буй мөнгө хөшөөт хөгжил санд төвлөрүүлсэн мөнгө санхүүгийн зарцуулалтын тайланг иргэдэд нээлттэй компанид харилцан тайлагнах шаардлага байгааг уулзалтын үеэр талууд хөндлөө. Мо Энко компаниас орон нутагт төвлөрүүлдэг мөнгө санхүүжилт нь түүхийн ажилчдын цалин тавихад зарцуулагдж байсан удаатай гэдгийг ч онцолсон юм. За гэтэл тухайн мөнгө санхүү зөвхөн орон нутгийн хөгжил томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтанд зарцуулагдан Ховд аймгийн 91,000 хүн ардад тэгш хүртээмжтэй хүрэх ёстойг компани зүгээс онцолж байсан. Жишээ болгон дурдхад 2022-оос 2024 оны хооронд хөшөөт хөгжил санд 24.7 тэрбум төгрөг, аймгийн төсөв бүрдүүлэлт үүн дотроо татвар хураамжинд 63.8 тэрбум, орон нутгийн хөгжлийн санд 24.7 тэрбум, бусад хандивт 4.3 тэрбум төгрөг гээд нийтдээ 92.8 тэрбум төгрөгийг орон нутагт төвлөрсөн орлого болгон оруулсан байна. Одоо 10 гаруй жил болоход Ховд аймагт ямар том бүтээн байгуулалт бий болсон бэ? Том уул уурхайтай аймагуд бол бидний нүдэн дээр үсрэнгүү хөгжиж байгаа. Сая бид нэргээл Эрдэнэт дарах ингээд манай төлөөлөгчд яваад ирж байна. Тэр хүмүүсийн аймагуудын бүтээн байгуулалтыг хараад үнэхээр гайхаад бишрээд ирж байна. Одоо сүүлийн 3 жилийн хугацаанд орон нутгийн хөгжлөөс 88.3 тэрбумын санхүүжилт одоо татвар өгсөн байгаа. Тэр нь ямар ажлуудад хийгдэж байгаа вэ гэдгийг бас та бүхэн ард нь хяналт тавьдгүү. Тэрнийг
авчих юм бол бас нэг тодорхой 9 ажил гэдэг хүмүүст хариулахад төхөмдөө байх юм болов уу гэсэн. Улирлын чанартай хил үг дагуулдаг зүйл бол орон нутгийн нүүрс ханган нийлүүлэлтийн асуудал байдаг. За хүр суулалтын явц жилээс жилд хүндэрч буйтай холбогдуулан бүхэл нүүрсний гарц багасаж байгааг компани зүгээс мэдээлэл болгон хүргэлээ. Гэсэн хэдий ч 2024-өөс 2025 оны халаалтын улиралд 35 мянган тонн бүхэл нүүрсийг 17 сумын иргэдэд сахимаар олгожээ. Энэ гэрээний маань гол одоо нэг үзүүл одоо заалтын нэг нь болохоор зэрэг энэ орон нутгийн иргэдэд орон нутгийн нүүрсийг бэлтгэн нийлүүлэх ажил байдаг. Тэгэхээр энэ нэлээд хил ам дагуулдаг, нэлээд иргэдийн анхаарлын төвд байдаг ийм асуудал л да. Тэгэхээр өнгөрсөн одоо жилүүдийн хугацаанд бид нар боломжит байдлаараа одоо орон нутгийн нүүрсийг нийлүүлж ирсэн. Одоо хоног хугацаа одоо жил ирэх тусам манай уурхайн үндсэндээ нөгөө бүхэл нүүрсний хэрэгцээ маань одоо гаралт маань багасаад уурхаг өн рүүгээ орж байгаа учраас бүхэл нүүрсний одоо гаралт маань багасаад нунтаграад ер нь жоохон төвхтэй байдал үүсэж байгаа. Гэсэн хэдий ч бид нар аль боломжит байдлаараа энэ орон нутгийн нүүрсийг нийлүүлж ирсэн. За тэгэхээр 24-өөс 25 оны 24 оны одоо 10 сараас тийм үү 10 сараас 25 оны 4 сарын 1 хүртэлх хугацаанд бид нар Уг нь аймагта 35 мянган тонн нүүрсийг бүхэл нүүрсийг одоо нийлүүлэх гэрээ байгуулсан. За энэ хүрээндээ бид нар яг иргэд аваад дуусах хүртэл хугацаанд 3 сарын 31-ний хүртэл хугацаанд бид нар 31 мянган тонн гаруйтай иргэдийн нүүрсийг олгосон. Тэгэхээр иргэдийн олгох нүүрсний одоо хувь нь болохоор гүйцэтгэл нь болохоор 90% таа байгаа. Иргэдийн нүүрс бэлтгэхээс гадна бид нар бүхэл нүүрсний хэрэгцээг хангадаг. Аж ахуй нэгж байгууллагын нүүрсийг бас бид нар хангадаг шүү дээ. Байгууллага төрийн байгууллагуудын нүүрсээ цэцэрлэг сургуулийг бүхэл нүүрс авдаг газруудынхаа нүүрсийг бас хангадаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө манайх иргэдийн нүүрс олголттой бол энэ жилийн одоо 3 сарын 1-ний хүртэлх хугацааных болохоор 90% таа хэрэгжсэн байна. Тэгээ 3 сарын 31-ээс хойш одоо 4 сарын 1-ээс хойш иргэд нүүрсээ авах болчихдог байхгүй юу. Тэгэхээр үлдсэн хувьд нь болохоор иргэд өөрсдөө нүүрсээ ирж авахгүй хугацаанд ирж аваагүйгээс үүдэлтэй л байна гэж ойлгох хэрэгтэй. За ер нь бол юу штэ нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг зүйлээр гэрээндээ бид нар иргэдэд одоо бүхэл нүүрсийг одоо үйлчлэлтийн бэлтгэл ажлаа хангахад нь уурхайн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллана гэдэг ийм зүйл орчсон байдаг. Энийхээ дагуу бид нар иргэдэд бүхэл нүүрсийг бэлтгэн нийлүүлж байгаа. Өөртөө бэлдээд тэгээд газар дээрээс нь олгож байгаа шүү дээ. Тэгэхээр газар дээр нь бэлтгэж байгаа бодис зарлалт бидний хэлээд байгаа дээр 90 гаруй мянган төгрөг байгаа. Тэрийгээ бид нар гэрээнд заасан одоо нийгмийн хариуцлагын хүрээний дагуу хөнгөлөлтөө үнээр олгож байгаа. Хөнгөлөлтөө үнээр бид нар 25 мянга. Энэ аль ч уурхаа дээр байдаггүй ханш байхгүй юу? Тэгэхээр 25 мянган төгрөгөөр бид нар олгож байгаа. Ийм л зүйл байгаа. Түүнээс биш одоо 92 мянган төгрөгөөр олгодог ч юм уу мөнгөний өгчээ гэдэг зүйл бол гэрээнд тусгагдаагүй зүйл нь шүү дээ. Ер нь бол Мо Энко компани зүгээс уурхайн бүстэй хуурай баяжуулах үйлдвэрийг барьж эхэлжээ. Тухайн компани одоо ашиглаж буй хуурай баяжуулах нь 10 гаруй жил ашиглагдаж байгаа бөгөөд жилдээ 2 сая 700 мянган тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай. Харин шинээр баригдаж байгаа хуурай баяжуулах үйлдвэр нь жилийн 5 сая тонн нүүрс боловсруулах боломжтой. Тухайн үйлдвэрийг эх 8 дугаар сард ашиглалтанд оруулахаар төлөвлөд байгаа гэлээ. За гүшүүтэй уурхай өнөөдрийн байдлаар бол 2 хэсгээ 20 даамттай бол хөрс уулт мөр салбартай үйл ажиллагаа явуулж байна. Хэвийн үед бол манайх бол нэг 18-аас 20 хэсгийн ослод ажилладаг. Тэгэхээр 25 оны тухайд бол үйлдвэрлэлийн хүчин чадал нэг 90%-аар буурсан. Хөрс уулт бол нүүрс салбар. Уулнаас авж байгаа бүтээгдэхүүн бол 90% буурсан. Тэгэхээр бидгээд 30 сая тонн нүүрс салбарлсан. Тэрний 10 сая нь бол эсэлсэн нүүрсээс учраас гаргаж чадаагүй. Одоо ингээ 3 оолгот төр ингээ аваагаа буулгацсан. За үлдсэн 20 саяас бол нэг 13 сая тонн нүүрсээ бол хятад руу экспортлсон. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эхний 3 сарын байдлаар нэг 96% гүйцэтгэлтэй явж байгаа. Тэгээ энэ дээр яаж яах вэ гэхээр дундын чанартай нүүрс аваалгатар байгаа нүүрснээсээ төлхөө явуулж байгаа. Уурхай олборлолтын талбайгаас бол нүүрс нэг 40% нь л явж байгаа. Шинэ үйлдвэр бол хуучин үйлдвэрийн хүчин чадлыг нь 2 дахин нэмэгдүүлж жилийн 5 сая хүртэлх тонн нүүрс боловсруулах боломжтой юм үйлдвэр ашиглаж байна. За ер нь бол Ховд аймагт одоо үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн томоохон аж ахуй нэгж бол одоо хөшөөтийн уурхайг төшөлсөн 2 одоо нүүрсний уурхай байгаа. Тэгээд
орон нутаг нүүрсний урхаатай одоо хамтран ажиллах гэрээгээ байгуулах гэж байгаа яг энэ цаг үед бол бас манай 91,000 ард иргэдээс сонгогдсон төлөөлөгч нар маань бас өөрсдөө маш сайн мэдээлэлтэй байх хэвээр. Ер нь цаашдаа эх 4 жил одоо Ховд аймаг өкшөөтэй урхаатай хэрхэн хамтарч ажиллах талаар одоо бодлогыг гаргаж байгаа хүмүүс учраас энэ тал дээр бол мэдээлэлтэй байх хэвээр гэдэг үүднээсээ төлөөлөгч нартынхаа удирдлагыг энэ зохион байгуулж байгаа. Тэгээ уурхаан захирлууд бас ирж холбогдох мэдээллүүдийг гадаад дотоод одоо нөхцөл байдал, дотоодын одоо улс төрийн нөхцөл байдал гэдэг юм уу олон талын мэдээллүүдийг өгч байгаа тийм. Тэгээд энэ дээр бол бас нэлээд сайн мэдээлэлтэй болсон болов гэж бодож байна. Тэгээд орон нутгийн нүүрсний чанар, за тэгээ цаашдаа хүртээмж, за дээрэс нь бол одоо орон нутгийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ч гэдэг юм уу бас сонирхсан маш олон асуудлаар одоо асуулт асууж бас хариулт авлаа. Тэгээ цаашдаа бол бас засаглалын одоо гүйцэтгэх засаглалын бас удирдлагууд бас энд ирж оролцсон учраас ер нь бол цаашдын гэрээнийхээ төслүүдээр бас энэ нөхцлүүдэд бас тусгаад ингээ илүү сайжруулад явна гэдэг үүднээс нь бол энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулж байгаа дээ. Хуршаатын урдыг стратегийн урдын жагсаалтанд хамруулж төр компани 50% эзэмших байдлаар асуудал яригдж байгаа нь зөвхөн төслийн хэвийн үйл ажиллагаанд сүргээр нөлөөлөө зогсохгүй Ховд аймгийн эдийн засгийн ард иргэдийн амьдралд эрсдэл дагуулах нөхцөлийг бүрдүүлэхэр байна гэдгийг компани зүгээс мэдээлэл болгох гэсэн юм а. Иймд иргэд олон нийтэд мэдээллийг тэгш хүртээмжтэй үнэн зөв байдлаар хүргэх нь чухал байгааг онцолж байлаа.